За тэгэхээр бид түүний удаагийн зочноор тав хүн харж байгаах тусчин гутлын баталгаа салооны ирсэн байна. Эндээс бүгдээ оролцогчоо олоод Монголын нэгэн сайхан амьдралыг, эглэгийн нэгэн сайхан ажлыг хүнийг тав хүндээ харуулах нь. Ингээд зүмөр орж оролцогчтойгоо танилцсан. Хүсэл мөрөөдлийг хаваагийн хүн бүхэн түгэнэ. Заасан байна. Олоод л зөвж байгаа амьдрал сайхан нэвтрүүлэг. Монголын нэг мянган сайхан амьдралыг эглэгүй монгол сайхан хүмүүсийг харуулдаг сайхан нэвтрүүлгээс тань дээр өнөөдөр зориод ирлээ. За бас бидний урилгыг авсан танд бас юуны баярлалаа гэдгийг хэлмээр байна. Намайг бол Батэрдэн нэгдгийн олоод л сэтгүүлч мэрэгчлэр ажилладаг юм залуу байна. За та өөрийгөө танилцуулахгүй үзэж байна. Намайг би бол энэ тусчин гутлын салон, тусчин гутал үйлдвэрлэл хариуцсан. Тэгээ жижиг аж ахуйн нэгжийн хариуцсан хүн байна л да. Мөрөндлөө гэдэг. Тэгээ ерөнхийдөө гутал засвар, захиалгаар гутал хийх үйлдвэрлэлийг явуулдаг. Тэгээ хүмүүстэй тусчин гэдэг сэтгэлийг л тусыг чин сэтгэлээс хөргий гэсэн үднээс тусчин гэсэн гутлын салоныг нэгээд тусчин гутлын засварыг бол 2-4 оноос нэгээд явж байгаа. Тэгээд ийм салон ажиллуулад ерөнхийдөө нэг жижиг компани үүсгэн байгуулад явж байгаа юм л дээ. Тэгээд ерөнхийдөө бол үйлдвэрлэл үйлчилгээ хүмүүсүүд үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж гэдэг бол манай монголчууд одоо тэр тал дээр нэлээ наашд ханддаг болцсон байна л да. Угаасаа юу яана л да. Одоо манайх чинь 90-90-ад оноос хойш л хэдтийн лидерийн янз бүрийн хулдаасан элдв янзын нөгөө үйлдвэрийн гологдол бүтээгдэхүүнээр хийсэн готлуудыг хөмсөж, хямдхан готлуудыг хөмсөж, эрүүл мэнд эдийн засгаар охирдог юм аа л да. Энэ бүгдээс ирнүүдээд энэ гутал засвар болон захиалга бол ерөнхийдөө их ирээдүйтэй ажил бусдад тусдаа буянтай ажил гэж бодож байдаг л да. Үнэхээр л гутлын салон гэхээр ямар үйлчлэг эрхэлтийн за гутал засвар гэж жижиг байгууллагуудаас ямар үйлчлэг эрхэлт энэ хоёр байгууллагч бодвол үйл ажиллагаа явуулж байгаа чиглэл нэрээ өөр байдаг үл үү тийм. Гутал засвар гэдэг чинь бол яг үдэ өдөр тутам хүн өөрийнхөө өмсөж байгаа гутлыг цаг тухайн үед яг тэр эвдэрсэн газараа засвуулаад одоо хөнгөн засварыг хийх газрыг бол гутал засвар гэж хэлж байгаа юм л да. Гутлын салон гэдэг бол одоо таны тэр хайртай гутлыг чинь аврах тий. Тэгээд ерөнхийдөө угаалга, цэвэрлэгээ хийм. Ер нь гутал чинь яатсан байна та өөрөө нэг ингэж хиймсэн гэж хүсчихвэл гутлын салонд хандаж болно л гэж байгаа байхгүй. Гутлыг ямар л бол ямар харин засаж болно. Таны гутлыг эгээгээ шинэ юм шиг болгоод өгөх хэмжээний тийм үйлчлэгч хүртэл байдаг. Одоо энэ гутлыг олон жил өмссөн юмсэн уулын муудчлаа. Энэ толгой муудчлаа гэхэд манад хандаж болно. Ер нь гутлын салон гэдэг юм чирээсэл гутал засвар захиалгыг тогтцоорон шийдэх газар л гэж би ойлгодог л доо. Анх 99 онд би анх гудамд гутал засч эхэлсэн л дээ. Гутал засч эхлэхэд хүнд баярлаа гэж хэлээд явж байгаа хүмүүст их сайхан сэтгэлд уурам автчих. Тэгж ажилтдаг л да. Тэгээд ерөнхийдөө гутал гэдэг чинь өөрөө л буянтай ажил гэж л ойлгох юм л да. Ер нь өөрөө би энэ гуталдаа их сонирхолтой. Энэ гутлаар л би хотод Улаанбаатар хотод орж ирэл хаашаа хоосон газар аваад хаашаа хатгаал гутал зассныхаа мөнгөөр байшин барайл амьдралд бол миний амьдралд бол маш их тусалж байгаа. Энэ байранд бол яг одоо гутлын салон мөр ажиллаж байгаа. Үйлдвэр маань хаана байгаа вэ? Энэ байранд бол гутлын салон засвар үйлчилгээ энэ ч явж гэж байна. Гутлын маань үйлдвэрлэл бол энэ их ойрхон манай. Одоо манайхан монголчууд чинь үйлдвэрлэх тийм байр орчин байхгүй шүү дээ. Тэгээд дандаа манай үндэсний үйлдвэрлэгч гутал хийдэг улсууд маань дандаа подолоор амьдарч штэ. Подолоос нүхэнд л амьдарч штэ. Нүхэнд л хийж юм хийж байна. Би энтэйг уулзлаарай. Яас нүхнээсээ подолоос гарсан уу? Би нэгэ тэгжил бид нар газар дээр байгаа юу гэ тоглоом нарганаар ярьдаг байхгүй. Үгүй газар тоорлол гэж ярьдаг байхгүй. Тэгээ газар тоорлол үйлчилгээ явуулж штэ үйлдвэрлэл маань. Манай эдийн засаг болдгоо байгаас тэр үйлчилгээ байгуулах тийм объектыг бий болгоод бидний тийм юм гаргаад өгөх юм бол бас үйлчилгээ явуулах боломж олцоо маш их байдаг. Манай Монгол улсууд бас гадаадд гараад ажиллахлаар их сайн ажиллаад байдаг. Энд ирээд ингээд яг хийгээд хийхлээр гутал хийхлээр жоох ажлаас хоцрох маш их хоцрогдолтой байдаг. Ажлын хоцрогдол ихтэй. Тэгээд ажлыг тийм нэг сэтгэлээсээ
хийх тийм сэтгэл жоохон дутмаг байдаг байхгүй. Тэр тал дээр жоохон харамсч явдаг л да. За тэгээ манай салонд орж танилцаад ойр зуурын үйлчлэгээ танд төхөөрөмжөд танилцъя. Үзэл манаас их сонирхож байгаа. Гутлын салон гэж яг юу байдیں۔ Гадаа гудамд застдаг гутал засвартаа юугаараа ялгаатай байдیں۔ Тэгээд магадгүй нэрээ таны авсан үнэтэй гутал нэг хайртай гуталчаа дахиад өмсмөр сэтгэл хүрсэн тийм гутал чинь ямарваа нэгэн доголд гарчаад тэгээд хаяа хайж болдгоо. За засах гэхээр гуталчин дээр гудамжин застыг засварч маань чадахгүй юм бол гутлын салон дээр ирэх боломжтой шүү. Тэгээд ингээд бүгд орж гутлын салонтойгоо танилцах юм маш сонирхолтой санагдаж байна надад. За орцгоо. Жаргыг бидэнд авчирнаа хайр дурлал хүсэл мөрөөдлийг За гутлын салон дээр ороод ирлээ. За энэ дотор манай ямар үйлчлэгээ үзүүлэх вэ? Манайх ч одоо гутал захиалга засвараа цуг явуулдаг болохоор тэгээд энэ одоо жишээ нь хоромон гутал одоо захиалгаар хийгдээд гарч байгаа гутал та. Одоохондоо өнгөлгөө юм жоохон дутуул байгаа баг. Ерөнхийдөө гутал засвар гэдэг нь чи өөрийнх нь ур чадвараас их шалтгаалдаг юм байдаг юм л да. Өөрөө ур чадварлаг өөрөө хийж чадж байгаа бол гутал засвард бол нэг ихтэй танаад өгөх. Энэ одоо жишээ нь ингээд түрүү сунгадж байгаа байдал л да. Энэ одоо хүний гутал хөл ингээ орохгүй байх тийм. Хөл нь орохгүй байгаа гот энэ түрүүг нь өөрийнх нь хүссэн хэмжээнд нь альсыг бол ингээ сунгаж болдог. Тэг альсан гутлыг бол илгийг бол их л бага сундаг юм. Илэг бол лидрэн гутал бол сундаг юм уу. Тэгээ нэм альсан гутлууд бол ерөнхийдөө ингээ сунаад хүссэн хэмжээнд сунж болдог. Напрад нь өөрөө халаага цаанаас нь баг угаар ингээ нэрцээ түлхэж өгдөг. Хажуугаар нь би энэ бас түлхүүр хөвлөнаа. Зүгээр чадахгүй. Түлхүүр хөвлөн. Тэр машины түлхүүрч байсан, гэрийн түлхүүрч байсан бүгдийг хавлаад энэ хоёр машинаараа би ч одоо 99 оноос энэ 13 жил ч одоо хийгээгүй ч юм байсангүй судлаалаж явах хэрэгтэй. Гутал засвар дээр бол ерөнхийдөө хүн өөрийгөө магтаж хэлчих бол би нэг доктор хэмжээний юм болчиход байх юм гэж хэлэх гээд байна л да. Тэгээд сая намайг нэг олон жил гутал засаж явсан юуг маань олон түн мэдсэн байгаа сая нэг яамны жуух хүч гэж шагнаас. Тэгээд бас хүн тэгэхээр чинь бас урам авд юм ба штэ. Урам авч би ч бас юм хийгээд байгааг олон түн бас мэдээд байгаа юм байна те. Би бас хүнд хурж юм хийж байгаа юм байна гэсэн урам надад төрсөлдөө. Гутал захиалга засвар дээр ер нь хэр их захиалга орж ирж байна. Хүмүүс ер нь гутлаа хэр засуулж байна. Гутал ерөнхийдөө айгүй хамгийн эрэлттэй амьдрал дээр ер нь гутал өмсгүйгээр хүн хөл нөцөнгүйгээд байна гэж байхгүй. Ямар ч лээсэн өөрийнхөө хэр хэмжээнд таарсан хямдхан гутал ч гэсэн орж ирнэ. Хямдхан гутлыг бид нэр айхтар үнтэй янзлах гад тэр авсан үнээс нь гутлнаас нь үнтэйгээр уян хатан бололцоогоос хангаж өгөх хэрэгтэй л дээ. За гутал сунгат юм байна. За дээрээс нь яг ямар үйлчлэгийг үзүүлэх. Одоо хэрэл модон бодвол манай телевиз үзэж байгаа хүмүүс гайхчлаа баг. Над нэг юм гутлаа энийг ингээд засч байгаа юм. Яг ямар үйлчлэг үзүүлэх юм бол гэж бас бодож байгаа баг. За гутал сунгаж байгааг харуулж байна. Өөр яг ямар үйлчлэгийг үзүүлэх вэ? Өөр ч одоо гутлын засвар үйлчлэгийн чинь одоо их л олон цар хүрээг хамрна л да. Одоо гутал будна арьсанд нөгөө гутал нь халцсарцсан, сахин күртг нь халцсарцсан будах үйлчлэгийг бол манайх солонгос технологиор будаж байгаа. Солонгос технологиор будахдаа юу л да. Гар аргаар будсан сахих бол хамгийн чанартай болж өгдөг л дөө. Гар аргаар будсан сахих бол ярина хөрсөнд нь шингэж өгдөг. Шүршиж будснаас хамаагүй шингэж өгдөг гэж солонгосчууд үздэг юм л. Би өөрөө солонгост бас 3 жил ажиллах боломж олцоо гараад очиж ажиллаж байгаад ажиллахдаа би тэнд зариуд би гутлын үйлдвэрлэлийн чиглэлийн тим үйлдвэрүүдийг сонгож өөртөө ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийсэн үднээс тэгж очиж ажиллаж үзсэлдээ. Тэгээ ерөнхийдөө бол гараар будсан, шүршиж будсан хоёр бол ерөнхийдөө ижил төвшөнд байдаг. За тэгэхээр гар аргаар будж байгаа юу эсвэл одоо яг үйлдвэрийн тоног төхөөрөмж гэж бодож байгаа юу? Ер нь аль алийг ашиглаж байгаа л да. Гар аргаар будна гэдэг маань ерөөс өнөөдөр будгаа найруулад одоо юу үйлдвэрлэлийн аргаар будах маань тийм үйлдвэрлэлийн нөхцөл нь манад байхгүй учраас
гарааргаа голдуу боддог, шүршиж бодно, гараараа түрхэж бодно. Тэгээд гутлуудыг манайхаа одоо их айхтар хуурамч тос хямдхан юм манайхан их гаднаас их авчирж байна л да. Хямдхан юм авчираад өнөөдөр гутлыг нэг аятайхан сайхан гутлыг тосолчихж байгаа байхгүй. Тэгээд тосолчихлоор нэг гутал чинь гүлийгээд нэг тийм дараа нь тосч авдггүй юу ч авдггүй тийм нэг гачин муу тос их бас орж ирж байна. Их гутлыг тийм нэг удаа тосолчоод дараа нь дахиад тос авдггүй. Дараа нь будаг авдггүй тийм болгочдөг гутал. Тийм ямар тос гэхлээр тийм тос байдгийн. Тэгээд үйлдвэрлэлийн аргаар будахын тулд тэрийн заавал тэр тэгж тос болцсон гөлийцээссэн заавал үрлэгэнд оруулж буддаг. Үрлэгэнд оруулж будна гэдэг чинь одоо өнгөн тэр будаг тэр гөлийцсэн байгаа юм арилгаж цэвэрлжээс буддаг юм л да. Тэгээд угаалга цэвэрлэгээ гэж байгаа. Угаалга цэвэрлэгээгээ бол бид одоохондоо гар аргаар угааж байгаа. Гар аргаар угаасан гутал таны төхөөрөмж машинаар угаасан гутал хоёрын гараар угаасан гутал хамаагүй яг хурж өөрийнхөө гутланд хурж угаагддаг байхгүй. Ер нь бол би яг зөвөр амьдрал дээр өөрөө сорлонгот төршлөх судлахад солонгосууд дандаа гар аргыг илүүд үздэг юм байлээ. Гар аргыг илүүд үзээд гар аргаар гутлаа угааж. Тэгээд юуг тааруулж бодисын зөвлөлд тааруулж ажиллах яах юм бол ямар ч арьсан гутал ямар ч илгэн гутал байсан зүгээр сайхан өнгө ороод гарч ирнэ. А бодисын буруу тааруулаад буруу хийх юм бол арьсан гутал бол амархан хатуурж амархан мараал илэгдэлт орж тийм юу яадаг. Арьсны чанар айгүй мууддаг байхгүй. Бас нэг төрлөөс өөрсдөөс нэг одоо гутлымсч хүмүүсийн өөрсдөө арчилгаанаас гутлаас дорддог юм шиг байна тийм. Гутлыг бол арьсан гутлыг бол гэрийн нөхцөлд арчилж болж байгаа. А тосоо зөв сонгох хэрэгтэй л дээ гутлын тосыг өнгөлөгчөө зөв сонгох хэрэгтэй. Манай хөлөөлөөр энэ солонгосын шоу гэдэг ийм юм шоу гэдэг эндийг захиалгаар авчирч ийм юм хэрэгэлдэг л дээ. Энэ бол одоо манад бол чанарын шаардлага хангаж байгаа. Энэ шоуын юунууд бол өнгөлөгч бол энэ тос өнгөлөгч нэг бүх юм би энэ солонгосоос ингэж авчирч юу яаж ашигладаг л да. Магадгүй энэ орны хятад юм ашигладаг ч юм уу нэг хятад юм ингээд уршиждаг нөгөөт нь гутландаа даарахгүй бол хэрэглэгч манаас гомдолтой байх хэрэгтэй тий. Тэрээс аль болох нэг жоо чанартай юм яг хүмүүсээс нэг баярлалаа сонсчоод дараа нахаа өөрчлөлтөө бодвол бас зүгээр бах тий. Яг тэр энэ шоу бол сайн юм байна гутлантай. Одоо бол манайд ашиглаж байгаа тос үйлэгний өнгөлөгч нь болоод ийм бүтээгдэхүүн ашиглаж байгаа солонгосоос ирдэг. Тэгээд юу л да. Аливаа нэг юм захиалгаар авчирна гэж үнэтэй болж ирдэг. Энд манай худалдах болцоогоор захиалж авчирдаг л да. Өөрөө ашиглах болцоогоор л авчирж байгаа болов. Тэгээ бодисыг бол бас солонгос технологиор бодисыг авчирч илгийг угаалд арьсыг угаалгах цэвэрлэгээ будгийг хийж байгаа. Нэг гутлын цахилгаан ойдог Германы Dextima гэдэг машин л да. Тэгээд хятадууд ч бас их амьдралд ойрхон хүнд хэрэгцээний ойрхон шаардлага хангасан энэ машиныг ингээд үйлдвэрлэсэн. Энэ нь одоо зүгээр гутал засварт бол боломжийн шаардлага хангаад байдаг байхгүй юу? Хятад юмнууд муу биш шүү бас өөрх юм. Би хятадыг бас манайхан хятадуудыг их юу яадаг л муу үздэг л юм. Тэгтээ хятад юмнуудаас их ашиглаж штэ. Өнөөдөр гутал сунгадаг машин ч байсан. Энэ төлхөр хөвөлдөг машин, энэ гутлыг толгоогоор сунгадаг энэ аппарат шин дандаа хятадаас л олж ирж байгаа юм чинь. Энэ хятадын юмнууд бол амьдрал бас шаардлага хангасан амьдралын хэрэгцээ хангасан зүйлүүд бол их байна. Би болохоор 99 онд хотод ажил хийхээр орж ирсэн. Ер нь амьдралаа дээшлүүлчихье гэж бодож 99 он Улаанбаатар хотод орж ирээд автомеханик мэргэжилтэй л дээ би. Автомеханикийн мэргэжилтэй хүнд ажил тэр үчим 99 онд автомын засварын газарч байгаа автомеханикийн чиглэлийн ажил надад олдоогүй л дээ. Тэгээ ондоо мэргэжлийн ажил хийхлээр мэргэжлийн болцоо авахгүй дээр нь хөдөө орон нутгийн бичиг баримттай надад ажил олдоогүй. Наран туул зах дээр ер нь дэминий гар атахыг гээд гарч яваасан. Нэг багын маань айц гуталцасаа сууж ирсэн. Тэгээд тэрнтэйгээ уулзаас байж итл тэр хооронд намайг ярьж байгаа хооронд гутал засуулаад хүмүүс мөнгө олоод их боломжийн мөнгө олоод байгаа байхгүй. Тэгээ яг хөдөө өөрөө жаахан тийм хүн байсан учраас мөнгө хөндлөл үүсгэж чадахгүй. Бас найзуудтай нэг юм ууцаад ингээд мөнгө нь алга болчиход байгаа байхгүй. Хэдэн өдөр дагаж харж байгаа. За би энэ гутал засаж мөнгө олж
амьдралаа дээшлүүлж болох юм байна гэж үзээд хэдэн материал ирзэн аалах багаж нүүд аваад тухай 50 хайрцаг байхгүй явлагны хайрцаг дэлгэж байгаа. 2 тоос гавцаж үйлчлүүлэгчээ суулгахын тулд 2 тоос гавцаж тавиад дээр нь коридорын цаас тавиад доороос нь хариулахгүй санагдав. Коридорын цаас тавиад анхныхаа гутал засаж эхэлсэн дээ. Тэгээ гутал засаж эхлээд явж байгаа хоорондоо би бас хаварна 2000 оны хаварна. Долоон бодолд хоосон газар аваад ер нь амьдралд нэг хэрэг болсон. Гутал засвар бол миний амьдралд бол маш их амьдралын түлхэц болж гисэн би өдөө орон нутгаас орж ирсэн. Анх ямар зэндээ би автобусанд сууцаа явж исэн чинь эмээ 98 тай гэдэг байхгүй. Эмээ бол 98 хүрээгүй би хараад бол тэрийг 98 хүрээгүй гэж ойлгоод тухай төдөө нөх 98 тай гэх нэмээ яг 98 тай гэж харагдаас дотроо бодонгоо явж исэн. Тэгээ дараа нь сүлд ойлгох нь 98 тай гэх нэг автобусны чинь өмнөгөө явах үедээ чинь тэгдэг байсан юм байна шүү дээ. 98 онд жишээ нь 99 онд 98 тай гэхлээр энэ юм 98 хурж харагдаж гэж ойлгож ирсэн баг. Тиймэрхүү нэг бодолсон тийм хөдөөний лүгүүд орж ирсэн. Тэгээ манай энэ гутлын салон дээр бол одоо 3 ажилдаг нэг хүн маань эмнэлэг твтэх шаардлагатай болоод твтсэн одоо 2 хүнтэй ажиллаж байна. Гутлын үйлдвэрлэл дээр бол үндсэн 3 ажилчтай туслах ажилчид бол бас ажиллаж байгаа нь оюутнууд бас мөнгө олж шимсэн сэтгэлтэй оюутнууд бас байж байна л да. Тийм усуудыг бас цагаар туслахаар авч ажиллуулснаар өнөөдөр тэнд бас 5 6 10 хүн бас зарим үед 10 хүн болцсон л байдаг. Тэр бүгдийг цагийн мөнгөөр нь чөлөөлжүүлээд ажиллуулах боломж олцоо гардаг л да. Тэгээд ерөнхийдөө бол манай монгол хүмүүс жоохон залхуул гэж. Залхуу байна. Хуримтлаа зөв зарцуулж чадахгүй байна. Мөнгийг мөнгө гэж үнэлэхгүй. Их л том өнөөдөр гар утас ямар үнэтэй болцсон байна. Номероор гангарсан. Утасны дугаараар гангарсан. Машины номероор гангарсан. Ер нь тийм гангарах залхуу байжгаад гангарах дуртай болсон байх. Жаргыг бидэнд авчирнаа. Хайр дурлал хүсэл мөрөөдлийг хорогийн хүн бүхэнд түгээнэ. За бид нэр гутлынхаа үйлдвэрлэлээр ирсэн байна. Эндээслийг одоо та бүхэн хүссэн загварыг хэмжээтэй за ямар загвартай гутал хийлгэж байгаа бол энэ дээрээ захиалга өгөө. За Монголдо үйлдвэр гэдэг нэрийн дор шашхан дороо та бүхэн гутлаа авч боломжтой байгаа. За тэгэхээр нийт хичнээн ажилчид маань яг энэ үйлдвэрлэл дээр мань ажиллаж байгаа юм. За бүгдээрээ тустай бүгдээрээ хариуцсан ажил хийж байгаа шүү. Хичнээн ажиллагчтай гэж байна. Гутал гэдэг нь ч өөрөө бас жоохон дамилгаа гардаг л да. Дамилгаа гарна. Эхлээд одоо энэ манай хүн эсгээд гутлынхаа зургийг ингэж хараад ийм гутал гаргандаа гэсэн санааг захиалагч маань хэлэх юм бол одоо тийм захиалагч маань хэлэх юм бол одоо жишээ нь энэ колотыг хэв загвард нь таарахгүй байв тийм үү? Хэд таарахгүй байх юм бол энийг нь одоо ингээд энийг өндөр болгоод энийг жоохон ийм өндөр болгоод хоншоорыг өндөр болгоод энэ подиумыг өндөр болгоод ингээд яг тэр загвараар нь хөдлөө. Ер нь бол ямар ч брендийн гутлыг бид уруулгаад хийчих боломжийн хэмжээний үйлдвэрлэлийг явуулдаг. Олон бид нарт зургийн өөртөө санаагаа зөв тайлбарлаад хэлчих юм бол эхлээл энэ эсгүү одоо манай дизайнер гэж хүмүүс маань эсгүүрээ гаргаж ирнэ. Тэгээ манайхаа одоо нэг годон гутал гэж туушраад байна л да. Годон гутал гэдэг юм чи одоо манайхаа энэ гар аргаар ингээ эсгийг боловсруулаад шууд өрөөс эхлээд ингээд бойтох гараад ирж байгаа байхгүй. Гараар бойтох гараад ирэнгүүт энэ бойтгийг чинь хэвлээд гадуур нь арьсаар ингэж тоноглож өгөөд одоо ийм дулаан тэр годон гутлаас дулаахан гутлыг гаргаж өмсгөд эвсээрхэн өмсгөд эвтэйхэн тэгээд энэ элдв янзын гоёл чимгэл дээр нэмээд хийгээд иж болно л доо. Энийг бол ийм гутлуудыг хийж болно. Тэгээд дизайнер хүмүүс маань ингээд эхлээд юуг нь эсгүүрээ гаргаад ирнэ. Эсгүүрээ энэ баатам цаасан дээр гаргаж ирснийг одоо тэнд арьсан дээр буулгана л да. Тийш эндээ бол эхэндээ бол манай сонгож байгаа хүмүүс маань за ийм гутал хийлгэж яа хэмжээний ийм байхын за загвар нэг ийм байхын гэж хэлэх юм бол яг тэр дагуу ничээ эсгүүрээ хий.
тэг. Хөлөөс нь хэмжээг нь аваад өөрийнх нь хөлөөс нь хэмжээг нь аваад тэгэл тэрэн дээрээс нь тэгээд өөрийнх нь хэвнийхэн сонголтыг хийж үзүүлээ. Тэгэл хөл нь ямар хоо хэмжээтэй хэвэнд нь таарахгүй бол ингэж нэмэлт хийж өгөөл. Тэгээд одоо тэгэл эндээсээ гээд хэвийг авангуудаа одоо баатам дээрээ буулгаад тэгэл ерөнхийдөө гутлынхаа зургийн тэр өөрийнх нь хийсэн дагуу зургийг зураал. Тэгэл ерөөсөө ингээл загвар зохион бүтээгээл одоо гарсан загвараа тэр эсвэрлэг авчигвал арьсан дээрээ буулгаад одоо тэгэл ер нь манай гутал тэгж дамжлагаар явдаг да. Тэгээд энэ эсгүүр хийж байгаа. Энэ одоо жишээ нь хүүхдийн гутлнууд ийм нэг төрлийн загварын гутлнууд хийлгийа гэсэн үүдэн дээрээс энэ дандаа ингээд загвар одоо энэ дээрс арьсаа эсгэж юм л та. Тэгээд энэ хиймэл үссэнд ингээд оёг тол дотор нь бэлэм хийхээр ингээд хийцсэн. Одоо ингээд 50 бүх юм ингээд одоо чинь энэ 20 арзмарын гутланд орно гэсэн юуг энэ дээр нь тавьж өгч байгаа юм л да. Тэгээд энэ 20 арзмарын хүүхдийн гутланд орох нь 18 байл ингээд эсгүүр ингээд гараад дотор нь. Тэгээд энэ хоёр юм ингээд ойдог баг. Тэшээ нөгөө хүүхдийн гутал чи ингээд тэнд болохоор яг одоо эсвэрээ хийцсэн бүгдийн нэг сайхан хэмжээг нь авцсан. Тэгээд энэ нэрээ энэ хоёр юм ингээд ойно. Оёхтоод ойдлог гэдэг юм чинь ба. Ерөөсөө л гутал хийнэ гэдэг чинь бүх юм л хариуцлах л да. Одоо огт гутал хийдэггүй хүн байж тээ. Огт гутал хийж мэдгчгүй хүн. Нэг уул уурхаа нэг жижиг компани том байсан компанид очиод энэ гутлыг хийчихвэл би хэдэн зас дундаас нь олчих юм байна гэж ойлгоод дэлгүүрээс нэг гутал авч очиод нөгөө компани дээр ч очиод за би энэ гутал танад нийлүүлье хэдэн засаар нийлүүлье гээд нөгөө огт гутал хийдэггүй хүн маань дундаас мөнгө олохын тулд нөгөө гутлын захиалгыг авчиж байгаа. Гутлын захиалгыг аваад нөгөө дэлгүүрээс авсан гутлаа тэр чигээр нь аваад одоо урагшаа гараа авчиж байгаа. Урагшаа гарч яваад нөгөө гутлаа тэн дээр олноор үйлдвэрлээд нөгөө компани нийлүүлчих. Нөгөө компани нийлүүлэхлээр нөгөөдг нь нэгд ойдлынхаа чанарыг даахгүй Монголын нөхцөл тааруулж хийгээгүй. Тэгээд дотор нь чийг татдаг, ханзардаг, хэв загвараа алддаг тийм байдал үүсдэг байхгүй. Тэгвэл одоо тэр уул уурхаан жийсэн тэр компаниуд жинхэнэ яг үйлдвэрлэгч нарын өөрсдөө нь олж уулзаж бидэнд гутлаа захиалаач л гэж хүсэж байна. Цагдаа гутлыг ч гэсэн ганц нэгээр нь бид нар хийж ганц нэгхэн цагдаа нар гутлыг захиалгаар хийж өгсөн байгаа. Тэгээ албан ёсоор бидэнд хандаад ингээд хамт олноороо захиалаад гутал хийх юм бол нэг загварын гутлыг олноор хийхэд хямдхан гарах болцоотой байдаг байхгүй юу? Нэг загварын гутлыг нэг удаа хийхэд үнэтэй гардаг. Тэгээд тэнд арьсны ченж нар хөөнөр гутал захиалсан байгаа л да. Арьсны ченж чинь давс маустай давсанд нь идэгдэхгүй зузаан арьсыг сонгоод ингээд гутлыг хийгээд өгч байгаа байхгүй. Одоо жишээ нь энэ дотроо нохоо өмсөн хиймэл үссэн арьс ингээ хийгээд өгч юм. Тэгээд одоо нэг төрлийн гутлыг олноор нь хийх болцсон. Юу бол хямдхан босох болцоотой. Энэ дэс сонирхолтой гутал шүү дээ. Одоо ямар гутал вэ? Одоо энэ нөгөө бүжгийн хамтлагууд өнөр нь одоо 10 залуучуудын хооронд ярилцаа захиалсан гутлууд байгаа юм л да. Энд одоо ингээд эцэст нь гарчаад байгаа гутал та гараас гарцсан захиалгаар гарч байгаа гутал өдөр тутмын ажил гэрийнхээ хооронд өмсөё гэсэн гутлыг бид нэр ингээд тусчин гэдэг энэ логотойгоо өөрийн нэрээр гаргаж өгдөг гутлаа. Яг л цэвэр made in Mongolia. Монгол үйлдвэрлэл үг чанарч нь л энэ байна да. Тэгэд ямар гутлыг бол ер нь бол тэгээд гутлыг манайхан зөв сонгож л зөв л өмсөх хэрэгтэй. Гутлыг гэдэг нь чи өөрөө арчилгаа шаарддаг зүйл л дээ. Өнөөдөр яг энэ шармаар юм гоё л чимэгэл жаахан хүнд харахад өвтэй харагдахаар байдлаар хийгээд өгөөч гэсэн хэрэглэгчийн өсөлтийн дагуу ингээд нэг юм ингээ оруулаад эс оруулж өгөөд ингээд оруулаад өгч байгаа. Уг хүнд маань өөрт нь таалагдж байгаа гутал. тэнд яг ямар процесс явж байгаа вэ? Ой одоо энэ хэсэг энэ ч одоо тэгээ боож байгаа байдал тэр одоо боон гэдэг нь өөрөө ямар очтой? Боон гэдэг чирээс одоо энэ колоотгон дээр гутлынхын толгойн хэвийг гаргаж өгөн суулгаж өгөн л гэсэн үг байхгүй.
Одоо тэгэл төгс бүр ингээд ойдтойгоо орж өгч байгаа. Энэ жишээ нь энэ хэсгээр жоохон нарийдсан байгаа учраас энэ дээр ингээд нэмэлт хийж өгөөд уг хүндэд тааруулаад дараа нь нэгэ хуулж аваад ондоо загвар бас жоохон өөрчлөөд дараа нь гаргаж болдог байхгүй. Тэгээд энэ төрлийн гутал өнөөдөр хийгээд өгнө нэг хуу гутал гэдэг чинь анханасаа л ингээд колотог засахаас ахуулаад хэвлэхээс ахуулаад юмнууд явж идэг. Энэ гутлыг одоо энэ дээр ингээ хатуулгыг хийж өгөхгүй цавгаад ирэхэд тавьчихсан байж байгаа. Байдал хоншоорны хатуулах гэж орж ирэх ёстой шүү дээ. Тэгээд энэ хоншоор ингээ доош унахгүй байх. Хаа тийм хатуулгыг хийхээр ингээ буугаад тавьчих. Тэг ингээ хэвлэлцээ хойно хэвлж боосныхаа дараа энийг хийдэг байхгүй. Энэ хатуулгыг. Тэгхгүйгээр эхлээ шууд хатуулгатайгаа байна гэж байдаг. Тэгээд энэ хоншоорын хатуулгыг хийн ингээ байж байгаа. Энд энэ гадны оронд очиж яг энэ гутлын үүдэр гут хийж байгаа үйлдвэртэй нь юу танилцж үзсэн үү? Би нэг үйлдвэр томхон үйлдвэр дээр Солонгост очиж үзсэн. Гутлыг хийхин тулд эхлээд хиймэл бүтээгдэхүүнээр гутал хийж гутлаа болж байгаа хэсгээ хүнд болж байгаа хэсгээ үздэг юм байна л да. Тэгсэн нэг Монголоор бол нэг бух шиг оолцсон гутал байжсэн. Энэ гутлууд их сайхан гутлууд шүү дээ. Яасан гэсэн чинь. Наас надад туршилтын гутлууд. Одоо ингээ үйлдвэрлэлээс барахалтж байгаа гутлууд гэж гарч байгаа байхгүй. Тэгээд би тэрнээс хойш тэгээд Монгол дэснээс хойш дараа бодсон л доо. Тийм бараагдсан гутлуудыг манай монголчууд авчраад идэх юм болов эсвэл тий. Туршилтаар хийсэн гутлуудыг авчраад идэх юм болов гэж би бас жоохон хадах сэтгэл төрсөлдөө. Тэгэд бол тэр өдөрт 2-300 гутал идэг үйлдвэрэхэд тэр туршилтын гутал нь бол бараг л 1000-аад гутал байж байгаа байхгүй. Эдгээр бол манай юугаа үйлдвэрлэлийн шалгах хангахгүй зүгээр ингээд хаягдах гологдол гутлууд гэж байгаа байхгүй. Ямар ч ингээд эцсийн дамжлага дээр би нэгээд яг Монгол хүний өөрөө гараар бүтээсэн Монгол үйлдвэрлэлээ сайхан гутлаас хэрэглэгчдийн гадар дүүхрээд гэж байна. Марс та бүхний хүссэн хэмжээ загвар дизайнер гаргах боломж байгаа. Монголчууд юу юунаас дутдیں۔ Хүн болгон л улс орон өөрөө гутал хийж биднээс дутхгүй шүү дээ. Чанартай юм бол бас байна. Ер нь өдөртөө гутлыг хэрэгчдэн гутлыг гарах боломжтой юм үйлдвэрлэл маань. Юу л да нэг төрлийн гутлыг бол өнөөдрийн 10 хүний хувьд гэдэг чинь багаар бодоход нэг 10 гутал гарна л гэсэн үг шүү дээ. Ямарч гутлын тусчин салооны танилцууллаа. За үйлдвэрлэгч байгаа аж ахуйг нэг юм за хуваарь эрхэлж байгаа аж ахуйг байгууллагаас та бүхэн танилцууллаа. Одоо харин амьдралын талаас яриулъя. За ерөнхийдөө гэр бүлийн талаар ярихгүй юу? Аав ээжийн талаар нутгийн хүн бөрөө. Би болохоор Булган аймгийн Орхон сумын хүн л дээ. Тэгээд манай хөвсгөл гаралтай улсууд байсан. Тэгээд хөвсгөлд тэгээс ихнэр аваад хөвсгөлд амьдарч байгаа. Эхнэр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. Эхнэр маань уул нь бол совилогч мэргэжилттэй хүн байж байгаа. Ажил хийгээгүй. Намайг дагаад гуталчин болсон. Тэгээ манай эхнэр одоо ерөнхийдөө гутал засваруудаа хариуцж ажиллаж байгаа л да. Тэгээ 2 хүүхэд маань одоо сургуульд сурдаг. 11-р анги, 3-р анги. Би өөрөө бол автомеханик мэргэжилттэй хүн. Автомеханик чиглэлээр 92 онд төгсөж ирсэн. Хамгийн 2004 онд өөртөө гутал хийж өмссөн. Гутал хийх арга техникийг нөгөө найз нөхөд таньдаг хүмүүсээс баагаар судал саргаад өөртөө гутал хийж өмссөн. Тэгэж 2004 онд өөртөө гутал хийж өмссөн чинь бас нэг гутал застдгүй хийдгүү тийм нэг таньдаг найз нөхөд эхнэр мөхөртэй нэг юм гутал хийгээд өгчөөч гэж захиалж анхныхаа захиалагчийг таньдаг найзтай хийж өгч ингэж гутал захиалга авчихсан. 2004 он бол миний хувьд бол их өгөөж буйнт он жил байсан л да. 2004 онд би анхны гутлын түүцийг наран тул дээр байгуулахад орлого маань харьцангуй сайжирч. За энд олон юм түүцтэй болъё гэсэн зорилгоор 2004 онд 3 түүцтэй болж тэгээ тэр бүгдийг дагаж надад боломж амьдралд дэвшлүүлэх боломж олцоо бүрдсэлтэй. Тэгээ өөрийнхөө хэмжээнд бол амьдрчлээ.
бусдын жишээ монголчуудын Монголд нэг гутлын үйлдвэртэй болчих юмсан гэсэн зорилгоор ажилладаг. Тэгээ цаг хугацаа харуулах байлгүй те. Ямар ч байсан хүсэл зорилго бий. Өдөө хүртэл багаас нь дээш нь явлаа шүү дээ. Тодгомжээс аягүй олон асуудал байсан баг. Ер нь тэр бэрхшээлүүдийг өөрөө яаж давж вэ? Бэрхшээлийг би одоо бэрхшээл тохиолддог байсан л да. Хамгийн зэрэг, адгийн зэрэг. Тэгэхэд нэг ингэсэн бэрхшээл байсан. Тэр ер нь хамгийн том даваа байсан даа гэвэл. Одоо би бас наран туул зах дээр бол анх гутал засвал эхлэхэд бол бид нар чинь зовх хэмжээний газар байдгүй байсан хөвгдөд тугдаал. Тэгээ нэг хотод танил тал байхгүй. Тэгээ нэг хуучин луухур гуталчин дээрлэхэд тэгээ зодоон зохион тэгээ тиймэрхүү асуудлууд их тулгардаг байсан л да. Та энд явж яхад хүртэл дээрлэх мэрлэх тэгээ нэг өдөө орон нутгийг дутахаар тэгэж ийм асуудлууд их гардаг байсан. Хамгийн том бэрхшээл гэж надад ер нь бол наран туул дээр анх энэ хотод хөлөө олж ирэх олъё доо гэж бодоод хотод орж ирэл энэ ажилтнаар хийчихье даа гэж бодож хайж явхад ажил болдохгүй намайг авчих ажил тийм хөдөө орнуудын ч байсан юм уу юу ч байсан тухайн үед ажлын байр цөөхөн байсан. Тэгээ ерөнхийдөө буцъя л гэж бодож ирсэн. За энэ хотод амьдрах болцоогүй юм байна дөө. Тэгээд мөнгө төгрөг байхгүй ч болно. Тэгэл хэд хоноглоор хоолн мөндөө идэхлээр мөнгө төгрөггүй. За буцъя доо гэж баг ихнэр хэлвэ. Тэр үед гар утас гэж юм дөнгөж гарцсан байсан. Тэгэл тэр мөрөнд бидэнд байдаг байсан. Шуудан л орж, шуудан л төв шуудан л орж ихнэр төргөө дуудуулж яар. Тэр үс дуудуулж ярьдаг байсан. Дуудуулж ярьж. За даа энэ баг буцчих гэж юм дээ. Одоо амьдрах бол цаалгадаа гэж сэтгэлээр их унж ирсэн. Тэгэл яг хавдаа бас ер нь тэгээ нэг наран туул зах дээр гасны хэрэг. Ер нь наран туул миний амьдралд их холбоотой л доо. Би наран туулд баярлж явдаг. Наран туул дээр гарсан дээр үйлчлүүлэгч, худалдан авагч нар гутал их хэвдэржсэн баярлдаг юм. Миний хувьд л нэг тэр гутлын засаж өгөөд дараа үйлчлүүлэгч надад ирж үйлчлүүлдэг бас баярлдаг. Хүн баярлаа гэдэг гарч явах л надад хамгийн гоё байдаг. Монголчуудаа хандаж хэлэхэд жоох хөдөлмөрч байгааг өчөөлөг хэлэх байна. Хөдөлмөрлөдөг өчөөлөг хэлэх байна. Жоох хөдөлмөрлөх тийм нэг дутмаг асуудал байгаад. Би өөртөө хүнийг зүүрлэх юм бол над шиг хөдөлмөрч хэдэн хүн байхсаа гэж хэлэх байна. Үзэж маань ч амьдрал сайхан төрлөөс нэг зүйлийг ойлгосон баха. Монгол амьдрах сайхан хэдийгээр харийн орондоо үзэж харах юм байгаа ч гэсэн тэднээс судлаад ирээд Монголдо хэрэгжүүлээч. Монгол өнөөдөр амьдрал байгаа. Тэгээд ээлж нэгэн сайхан дугаараа та бүхэндээ хүргэлээ. Энэхүү дугаараас нь та бүхэн мандрахын сайхныг хийж бүтээхийн сайхныг ойлгосон бол нэвтрүүлгийн маань гол зорилго шин. Ингээд дараагийн дугаараар хэрэг болно. Жаргал